За сайн байцгаана уу манай Air Sign буюу жинлүүр хумах эхрийн ордныхан маань одоо амьдралд зохиолдох дараагийн чухал үйл явдал юу вэ нэ гэсэн уншлага эхэлж байна. За эндээс харахад одоо манай одоо Air Sign буюу манай Хим ах хоттой улсууд бол одоо ажил үйлсэн сайхан өдрөг байх нэ тийм ээ. За шинээр эхлүүлсэн одоо бизнес одоо ажил юу гэдгийг энэ мөнгө олох ийм арга бол одоо нэлийн өгөөж өгөх нэ тийм ээ. За энэ дээр одоо яг гэр бүл нийлж одоо эхнэр нөхөр хоёрын хийсэн эсвэл одоо бас энэ гэр бүл ээжтэйгээ нийлсэн байж болохоор ийм бизнес байх юм. За тэгээд энэ гэр бүлийн энэ бизнес бол одоо амжилттай сайхан бүтэмжтэй байх нэ. Мөн одоо энэ сард одоо 9-р сард эхэлж байгаа одоо шинээр эхлэх гэж байгаа бизнесийг хийж байгаа улсууд харагдаж байна л да. Энэ дээр бол одоо хөрөнгө оруулалтаа одоо ээжээс авсан байдаг юм уу, найз нөхдөдөө нийлсэн эсвэл гэр бүлийн улсууд хамтарч нийлсэн юм бизнес харагдаж байна. Энэ бол одоо үр өгөөж өгөх нэ. Одоо бизнес эхлэхийн тулд одоо хүнээс одоо мөнгө төгрөг асуусан бол энэ бүтэмжтэй болох нэ тий. За энэ эхлүүлсэн бизнес бол одоо маш одоо үр өгөөжтэй ирээдүйд одоо хэрэгтэй ирээдүйн амьдралыг зохицлох ийм бизнес байхаар харагдаж байна. За энэ дээр энэ шинэ ажлыг эхлүүлснээр одоо таны мөнгө төгрөгөнд одоо санаа зовж исэн мөнгө төгрөгийн асуудлууд бол одоо шийдэгдсэн санаа зовох зүйлгүй болсон харагдаж байна. Одоо өөрөөр юу гэдгийг байгаа бол энэ дарагдах нэ тийм ээ. За ийм чухал юм болж байна. За дараагийн нэг миний харж байгаа юм бол одоо өрх тусгаарлаж байгаа одоо шинэ орон байр хайж байгаа шинэ орон гэрт орох гэж байгаа ийм улсууд харагдаж байна л да. Одоо энэ гэр бүлийн асуудал харагдаж байна. Одоо сайхан хосууд одоо гэр бүл одоо залуучууд болдог. Тэгээд одоо эхнэрийндээ нөхрийндээ байдаг тийм ээ. Эсвэл одоо ийм улсууд бол одоо сайхан орон гэртэй болох нэ. Мөн одоо энд бас нэг танд дараагийн ирэх сайхан мэдээ бол одоо таны одоо бодож санаагүй газраас одоо их хэмжээний мөнгө орж ирэхээр бага мөнгө гэж харагдахгүй. Энэ бол овоол их мөнгө харагдаж байна. Ийм их хэмжээний мөнгө орж ирэхээр харагдаж байна. За энэ дээр бол энэ дээр би бас too greedy байх одоо юу гэдгийг их хэтрүүлт одоо олсон мөнгөндөө сэтгэл ханамжгүй байх тийм ээ. Орж ирж байгаа орлогыг одоо ихч вэ багч вэ баярлан хүлээж авч сураа гэсэн ийм мессеж байна шүү. За таны амьдрал бол одоо ер нь бол яг зөв голдролдоо орсон харагдаж байна. За энд бол би энд харагдаж байна л та. Ер нь одоо урдных ийм алдаанууд одоо урд нь хийсэн ийм явдлуудаас салж чадахгүй тий. Ийм сайхан зүйл одоо ирж байгааг одоо энэ урдах зүйлүүдтэй хамралдуулан бодох тий. Яг урдны жоохон асуудлууд сөхөгдөх ийм тал харагдаж байна л да. Магадгүй зарим дээр нь сөхөгдөн, зарим нь одоо ийм шин зүйлийг одоо too good to be true гэдэг шиг одоо энэ итгэхэд хэцүү энэ бол одоо ер нь үнэн үү худлаа юу ч гэсэн ийм эргэлзээ тий. Одоохондоо яг үр дүн харагдаагүй байгаа бол одоо ирэх 2-р сард одоо бас үр дүн харагдахаар ингэж харагдаж байна л та. За энэ дээр бас нэмж хэлэхэд бол одоо би сая усан махбодыг уншсан. Таны одоо гэр бүл эсвэл та нар сарны чинь зурлага нэг нь усан махбод байх магадлалтай тун адилхан уншлага байгаа харагдаж байна. За тэрийг бас сонирхож үзээрэй гэж зөвлөхөр байна. За энэ дээр бас одоо байгаа харьцаа энэ шинэ гэж харагдахгүй байна. Одоо байгаа хүнтэйгээ одоо энэ хүн маань миний зайны хань мөн болов гэж эргэлзэн бодож байгаа бол энэ хүн мөнөөсөө мөн байна тий. Тэгээд та хоёр одоо энэ одоо он гарахаас өмнө одоо next few months тий цаад тал нь 2-р сар ер нь тусдаа гарч ирнэ шинэ одоо дараагийн чухал үйл явдал одоо тусдаа гарах нэ одоо
гэр орны асуудалтай struggle одоо мөнгө төгрөгийн асуудалтай шинэ бизнес хийх гээд мөнгө олдохгүй байгаа улсууд бол бас энэ асуудлууд нь шийдэгдсэн шинэ орон гэртэй болсон ийм байдал харагдаж байна шүү. За энэ сайн сайхан зүйлүүдийг одоо их амьдралд чинь их чухал өөрчлөлт гаргадаж байна л да. Энд дандаа сайн позитив байна. За юу. За энэ дээр одоо бага амь сэтгэл ханаарай гэж би хэлсэн. За урт дахь зүйлнүүдтэйгээ одоо мөн танд одоо энэ шинэ амьдралд бас суралцах мэдих зүйл их байна тий. Одоо шинэ бизнест чинь юм уу одоо шинэ амьдралд чинь юм уу тийм ээ. За энэ шинэ зүйлүүд бол муу биш ээ сайн. Урдны явдал бол одоо уул болсоо одоо өнгөрчихсөн ирээдүйн амьдралаа одоо энэ урдныхтайгаа одоо энд би хараад байна л да. Урдны энэ ийм энчтэй ингэж байгаа тэгэндээ гэсэн нэг иймэрхүү юмнууд харагдаад ах юм. Энэ бол одоо бас өөр асуудал бас өөр байна шүү. Тий урдныхтай зүүрлэх юм биш байна. Өөр амьдрал, өөр хүн, тийм ээ, өөр situation, тийм ээ. За тийм учраас энэ дээр бас сайн анхаарч үзээрэй. Жилийн дараа гэхэд бүх зүйл сайхан болно л гэж байна. За одоо байгаа хүний нэм гэсэн. За энэний хажуугаар бас эрүүл мэндийн асуудалтай байгаа улсууд харагдаж байна. Би энэ одоо муу байгаа тий энэ одоо асуудлууд одоо таныг exhausted тий одоо ядраасан одоо таны би чинь чилэрхсэн мөн оюун санаа чинь чилэрхсэн ийм байдал харагдаж байна. Энэ дээр одоо бас нэг жоохон юу одоо тайм аут хийж тийм ээ өөртөө жоохон цаг гаргаарай тий одоо эмнэлэг домлогт хэвчдэг юм уу одоо яадгийн тийм ээ. Гэхдээ ерөнхийдөө яг энэ дээр харахад эрүүл мэндийн байдал бол одоо нэг тийм их сэтгэл зовоосон биш төр зүрийн юм байна л гэсэн байна. Тийм учраас одоо санаа зовхон хэрэггүй юм байна. За ийм мессежнүүд байна. За ингээд та бүхэнд тусалсан гэж найдаа. Баярлалаа баяртай.